За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид нар 2019 оны 11 сарын 18-нд болсон Захиргааны иргэний анхшилтны шүүхтээр гарсан шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. Жил гаруй хугацаанд энэ шүүхийн процесс явагдсан байгаа. Нэлээд бэрхшээлтэй, нэлээд хүнд явагдсан. Нөхцөл байдал бол улс төрийн нөхцөл байдал бол ээлжтэй байсан. Мөн Навраг том Рио Тинто компанитай бид нар холбоотой маргаан үүсгэсэн болохоор ямар нэгэн шүүхийн нөлөөлөл орчихъя, ямар нэгэн улс төрийн нөлөөлөл орчихъя гэдгээс энэ процессын дараа хил мэдээлэл гэж ярилцсан байгаа. Тэгээд жил гаруй хугацаанд бол шүүх бол маш олон удаа хойшлогдож байсан. Манай нэг хэмжлэлийг анхаарал шүүхтээр хэрэгсэхгүй болгож хүчингүй болгож байсан. Бид нар баг залтаж дахин маргааны эхлүүлж байсан. Мөн шүүх процессын явцад бол Монгол Улсын ерөнхий сайдын итгэмжлэлтийн төлөөлөгч төрөл бүрийн нөхцөлд орж ирж хууль мэддэг асуудлууд үүсгэж байсан. Энэ бол их бэрхшээлтэй энэ процесс явагдсан. 10 жилийн дотор бол одоо маш их яригдж улсын хурл засгийн газраас 5 удаа ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Тэгээ энэ шүүхийн шийдвэр бол бодит одоо энэ гэрээг өөрчлөх бодит бол алхам юм аа. Тэгэхээр шүүх хурд орцсон бүрэлдэхүүн сууж өмгөөлөгч Батбаяр манай Дахин Монгол Нонгон нэгдлийн эдийн засгийн зөвлөх Батэрдэн Чаватэрдэн би Дахин Монгол нэгдлийн өдөртөх зөвлөлийн дарга ДДС гэж юм байна. За сайн байцгаана уу. Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргье. За энэ процесс маань явагдаад уржигдар шүүх шийдвэрээ гаргасан. За ингээд энэ гэрээнд бол Монгол Улсын засгийн газрыг төлөөлж Эрдэнэс оюу толгой компани мөн одоо Эрдэнэс Монгол компани гэсэн энэ компаниуд бол оролцсон. Энэ компаниг гүйцэтгэх захирлууд бол Б Гамбал, Б Бямсайхан гэдэг хүмүүс гарын үсэг зурх эрхийг ерөнхий сайд тухайн үеийн сайхан билгээс аваад ингээд гарын үсэг зурсан байна. Энэ гарын үсэг зурх эрх авч очсон этгээдүүдээ олгосон энэ итгэмжлэл буюу энэ ерөнхий сайдын захирамж илт хууль бус захиргааны акт байсан байна гэдэг ийм шүүхийн шийдвэр гаргасан. Тийм болохоор энэ Дубайн гэрээ өөрөө бүхэлдээ хүчингүй болох үндэслэл бүрдсэн. Бид нар одоо энэ Дубайн гэрээн дээр маргалдаад авах шаардлага. Тухайн хоёр этгээдэд Монгол Улсын засгийн газрыг төлөөлж их хэмжээний олон тэрбум долларын гэрээнд гарын үсэг зурхыг олгосон энэ захирамж маань өөрөө засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэгдэх ёстой байхад ерөнхий сайд өөрөө хууль зөрчин дангаараа захирамж гаргасан буруу байна гэдэг ийм шүүхийн шийдвэр гарсан. Ингээд энэ өөрөө ингээд харахад одоо ерөнхий сайдын захирамжийг эрх олгосон гарын үсэг зурх эрх олгосон захирамжийг хүчингүй болгож байгаа мэт одоо жижиг үр дагавартай мэт харагдаж байгаа боловч цаанаа Монгол улсыг хохироосон 20 гаруй тэрбум долларын үнэнд оруулсан энэ эрх зүйн үйл явдлыг арилж байна. Монгол Улсын засгийн газрыг бол тухайн гэрээнд оролцогч 18 компани шийдэж байна те. Эдгээр нөхдүүд бол гадаадын этгээдүүд бол одоо 14 баг тийм. Эдгээр нөхдүүд Монгол улсыг хариуцагчаар олон улсын шүүхэд дуудах ямар ч боломжгүй болж байна. Хэрвээ одоо энэ гэрээний үр дагаврыг хариуцсан энэ гэрээнээс үүдэн гарсан хохирлыг төлөвлөнө гэх юм бол сайхан билэг, Гамбол, Бямсайхан энэ гурван нөхрөл хууль бус Монгол улсын хууль тогтоомж, Монгол Улсын засгийн газрын тухай хууль тогтоомжийг зөрчин эрх олж авсан энэ албан тушаалаа уруулан ашиглах, өөрт болон бусдад давуу байдал олгох. Бусдад давуу байдал олгох гэдэг нь яг нь Туркс ойл мөн одоо энэ Рио Тинто компани тийм ээ. Эдгээр компаниудад эдийн засгийн давуу байдал олгосон. Энэ үйлдэлтэй хариуцлага хүлээх эдгээр гэмт этгээдүүд бол тухайн үйлдэлд хариуцлага хүлээж хариуцагчаар татах юм байна гэдэг ойлгох нь зүйтэй байгаа. Ер нь маш олон жилийн турш оюу толгой одоо гэрээ гэж яриад байгаа шүү дээ. Оюутлын тохиролцоолтой ер нь бол оюутлын хөрөнгө оруулалтын гэрээ гэж би, хувийн нийлүүлэгчдийн гэрээ гэж би. Одоо хоёр гол гэрээ нь юм байна. Тэгээ 11 онд хувийн нийлүүлэгчдийн гэрээнд бол өөрчлөлт оруулсан. Тэгээ ингээд ер нь энэ тохиролцоо бол Монгол талд ашиггүй яваад байна гэдэг яриа бол одоо үндсэндээ
сая манайхан жил 10 жил үргэлжилж байна. 15 онд ерөнхий сайд одоо ингээд ганцаараа дор мэдээд дахиад нэг гэрээ байгуулсан. За тэгэхээр тэр гэрээнээс хойш өнөөдөр 4 жил өнгөрч байна. Та нар Дубайн гэрээ хүчээр болчихвол улс орны эдийн засаг одоо савлах гэдэг байна гэж. Тэгэхээр бид нар 4 жилийн өмнө буруу байсан юм дээр дахиад нэмээд буруу байгуулсан гэрээг одоо өөрчлөхөд үндсэндээ 4 жил тэмцэж байгаа байхгүй юу? Rio Tinto компани гаргасан одоо талуудын хүртэх ашиг гэж байгаа. Талуудын хүртэх ашиг гэж гаргацсан. За тэгээд энэ улаан тооч 248 цоо тэндээс тэр дээр саарл эхлээд явж байгаа юм тийм. Саарл одоо хэсгүүд. Энэ нь болохоор Монгол улс 2048 оноос хойш нөгөө нуудлшгүй авна гэсэн ийм тооцоо гаргацсан байхгүй юу? Тэгэхээр бид нар хэрвээ засахгүй байсан бол 2048 оноо бүлэхээс уурах байх. Энэ доотлын зураг бол юу гэхээр зэрэг оюу толгоос гарах баялагын хэмжээ байхгүй юу? Баялагын хэмжээ. За тэр цэнхэр зураасаас эхлээд хоёр цэнхэр зураас нь дунд шүү дээ. Эхний цэнхэр зурааснаас тэгээд энэ цэнхэр зураас хүртэл юу явах вэ гэхээр 70 дуурах байхгүй юу? Энэ цаавар болохоор 70 дуурахаас гарах баялаг байхгүй юу? 70 дуурахаас гарах. Энэ 70 дуурахаа ухаад энэ дуусна. Үлчээд байна. Тэгээд тэр үед манайх ямар ч ашиг авахгүй. Тэгээд цаашаа ил дуурахаа үлдсэн. Одоо энэ цэнхрээс энэ улаан болчих. Ил дуурах нь өнөөдөр 13 оноос 19 он хүртэл үргэлжилсэн шүү дээ. Биднэрт ямар ч ашиг байхгүй бүр алдагдaltaй байна. Тэгвэл одоо эндээс ахаад нэг 10 20 жил ч юм уу 16 7 жил болж байгаа дараа нь та нар нуудлшгүй авна гэж яриад байгаа байхгүй юу? Юуны одоо яг альбисны мэдээ хийж байгаа дэх нь болохоор Rio Tinto-гийн та нарын нуудлшгийг харуулсан гэсэн юм. Тэгэхээр энэ дотор нөгөө татвар матвар юм байгаль royalty 5% бол авах байхгүй. За тэр энэ нарийн бол 15 сарын 11-нд Дубайд бид нэр тэгж гаруусах зурхгүй байх хэрэгтэй байсан. Тэгээд за энэ цэнхэр тайвар өгсөн байна. Энэ бол нөгөө баригдсан байгаа уурхай юм. Ил уурхай болон одоогийн нөгөө далд уурхай одоо ер нь бол нөгөө дуусах шатанд ороод байгаа шүү дээ. Тэгэхээр за тэр цэнхэр 44 энэ дээр зээл гэж байна. Зээл нөгөө олон төрлийн одоо сүүл Дубайн гэрээр нөгөө 20 банкнаас авсан зээл мэйл тэгэл өмнөх Rio Tinto ч өөрөө одоо оюутлахад зээлжсэн шүү. Тэгэхээр хүүлж байгаад Дубайн гэрээний өмнө 6.8 тэрбумын одоо зээлийн асуудал үүссэн гэсэн. Тэндээс 4 тэрбум нь өөртөө авчиж байгаа байхгүй. Тэгээ 2.8 нь одоо хүртэл хүлэгдээл яваад байгаа. За нэг сонирхолтой хэлэхэд энэ зээлийн хүн нь шүү дээ. Өөр нь $300 сая жилд. $300 сая. Энийг бид нэр Монгол улс баялагаараа төлнө. Оюу толгойд одоо газрын дарууга баялагаараа төлнө шүү дээ. Тэгтэл манай улсын хурл өнөөдөр $5 сая зээл авах зээлийн гэрээр сойрхон батлын барь гэдэг ингээд хэлцээ сууж байгаа байхгүй. Тэгэхээр тэр улаан дөрөв Rio Tinto-гийн хөрөнгө оруулалт. Одоо Rio Tinto гэдэг нь тэр Turquoise Seal гэдэг нь гадны хөрөнгө оруулалт. Тэр 2% нь манай Эрдэнэс оюутлогын 34% хөрөнгө оруулалт. Нөгөө 34% өрөнд орчод байна гэдэг. Энэ зээл биш үү? Энэ 44% зээл бол энэ манай Монголын баялагийг барьцаалж авсан Монголын баялагаар төлөгдөх зээл. Энэ зээлээр бид нар өнөөдөр оюу толгойн бүх зардлыг санхүүжүүлж байна. Оюутлогын одоо бүх Монгол ажилчдын, Монгол болон гадаад ажилчдын тэр өндөр цалин өгж байна. Мөн менежментийн төлбөр гэж зардал болгоноос 3-6% өгж байна. Дээр нь энэ Rio Tinto-гийн зээлийн одоо зээлийн ерөөсөө ийм л байхгүй. Биднэрт байгаа юм банкнд явуулчихад барьцаанд өгсөн. Тэгэхээр бид нар өөрсдөө барьцаалъя гэхээр зөв ингэж та нарт тийм чадвар байхгүй. Яг тэгэхээр бид нар олон улсын одоо маш олон жилийн санхүүгийн ийм нарийн өвтө учраас танаа ямиг бай. За тэгээ яг бидний өмнөөс ажил хийж байгаа чинь менежментийн төлбөр тэр өндөр цалин бүх юм өгж байгаа шүү дээ. Ийм байлаа. Энэ асуудал аюул том ноцтой асуудал гэдгийг одоо дэлхийн хамгийн том мэдээлэл хэвшил эдийн засаг, Financial Times, Bloomberg одоо English mining journal гэдэг бүгдээр нь гацсан байхгүй. Тэгэхээр энэ бол юу юм гэхээр одоо ингээд энэ гадны зүгээс учраас бидний зүг одоо дайректор ирэх байхгүй. Монгол улсын эсрэг. Тэгэхээр энэ дээр одоо Ухааны өрнөсгөн засаагаад маш ухаантай одоо энэ шийдвэр гэж хэлэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлж хэрэгтэй. Баг зарах шаардлага байхгүй. Тэгээд одоо бид нар боддоор энэ хилцээрийн ширээс суух
их зүүн боломж бий болж байгаа бодит. Монголчууд юу ч мэд хийх байхгүй. Борлуулалтын хэдийн хэмжээний баялаг бодлож байгаа гэдээ хэлэхээр нууц гэдэг. Тэ? Ямар зарлалтай нууц гэдэг. Тэгээд дараа нь ийм тань өртөө утсан шиг бид нар хөрөнгө оруулаад байдаг. Ийм даварцсан гадны компани нэг бид нар одоо зогсоох боломж гарч ирж байгаа маа. Тэгээд 2019 оны 5 сар Арманд Сураад гэдэг Рио-Делтог үйлдвэрлэлүүд нэг хэлсэн. Оюун толгой гэрээ хэлцээрд бид нар нэг зэрэг таслал өөрсдөө. Тэр эдгээр бол энэ одоо өөрийн схемд энэ гэрээ гэдэг аюул үүтэй. Өөрөөр монголчуудын баялаг аваад асар том баялаг гэсэн. Маш их. Энийг аваад бид нар өрөнд оруулаад аюул утгагүй байгаа гэсэн. Монголчууд өрөнд ороод идэг эдгээр болохоор зараад борлуулаад асыг аваад идэг. Тэгээд бид нарыг хүлээд идэг. Ийм юм хийчээд энийг үргэлжлүүлэх шаардлагатай. Тэгэхээр бид нар одоо доогрын хайшиг өсгөх гэж ордно. Дээрээс нь бидний улсын зээлцэлтийг зэрэглэлийг буугах гэж ордно. Ягтуудаар айлах гэж ордно. Өөрөөр янз янзын эдийн засгийн шахалтууд бол бид нарт ирүүлнэ. Тэгэхээр эдгээр бид нар зүс гараад албан хацууд бол Монгол улсад бид нар ашигтай аюулгүй гэрээ бид нар хэлээс хэвтод ороод ирсэн. Тийм байхгүй. Энэ улсад гардгүй гэдэг нь Индонез 2018-нд харуулсан шүү дээ. Grassberg маш том алтны нэг номер дэлхийн нэг номер уухаар бид орсон байсан. Индонезийн засгийн газар маш зоригтой шийдвэр гаргаж 100% төр өмчлөлт орсны дараа Рио-Тинто бараг 3 маягаар 40% оператор маягаар авч үлдээд одоо Индонезийн баялаг Индонезийн ард түмэндээ болчихж байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр одоо гэрээ зогсоох хөдөл арга хэмжээ авч иж хэлцээрийн ширээнд сууж Монгол ашигтай болно. Энэ Дубайн гэрээнд гарын үсэг зурх ирэхгүй этгээдүүд гарын үсэг зурсан юм байна. Ийм учраас оюун толгойд орж ирж байгаа хөрөнгө өөрөө гинт хэргийн замаар орж ирж байгаа хөрөнгө орлого байж болшгүй байна. Тийм учраас энэ ашигт малтмалын тухай хуулийн 56-гийн 1 заагдсан үндслэл тухайн оюун толгойн эзэмшилд байгаа тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндслэл бүрдэж байна гэж үзэж байгаа. Ер нь бол яг зүгээр эрүүгийн хуулийн 18-ын 6-д байдаг мөнгө угаах гэдэг. Энэ гинт хэргийн замаар олдсон мөнч хөрөнгийг мэдсээрээж захиран зарцуулах ийм эрх үүссэн юм шүү. Ингээ оюун толгойд орж ирж байгаа энэ их тэрбум долларууд оюун Дубайн гэрээ гэх Монгол улсыг төлөөлөх эрхгүй этгээдүүд гарын үсэг зурж хүчин төгөлдөр бус гэрээ хэлцлийн үр дүнд орж ирж байгаа энэ мөнгөний энэ урсгалыг цогсоож тухайн газрын дарах ашигт малтмалыг төрийн мэдэлд авах ийм боломжууд бол нэгдэж байгаа. Дараагийн эрх зүйн үр дагавруудыг бол энэ тухайн Дубайн гэрээг байгуулах эрхгүй этгээдүүд очоод байгуулчихсан байна. Энэ оюун толгойд орж ирж байгаа хөрөнгө оруулалтын мөнгнүүд нь өөрсдөө хүчин төгөлдөр бус гэрээний үр дүнд орж ирж байгаа мөнгнүүд байна гэсэн ийм эрх зүйн ойлголт үүсэж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн энэ бүхнийг хууль зүйн тестраалаар нь ойлгож мөн одоо бидний маргалдаж байсан хууль зүйн үндслүүдийг хүртэл одоо сайтар ойлгож бичих нь зүйтэй хаа гэж үзэж. За баярлалаа та.